Сайн байцгаана уу, намайг Мөхтө гэдэг. Би 1994 оны анхны төгсөгчдийн нэг байна. Анх сургуульд орсны дараа нээлттэй эдийн засгийн онлайн талаар нэлээд олон сургалтуудыг шин хичээлүүдийг хамтдаа сурсан. Багаар хамтарч ажилладаг, дебет хийдэг, хилцүүлэг хийдэг хэсэг бол амьдралд ажилд нэлээд том нөлөө үзүүлсэн байгаа. Зөвхөн онлайн мэдлэг байхаас гадна амьдрал дээр, ажил дээрээ хэрэгжүүлэх боломжтой дадал болон нөгөө мэдлэг өгөхөд хамгийн чухал нөлөөтэй байсан. Сургууль төгснөөсөө хойш ч гэсэн сургуультайгаа нэлээд их хамтарч ажиллаж байдаг. Жишээлбэл би 2012 онд Хандооны хамтарсан магистрийн хөтөлбөр дахиж сурсан. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж ярьж байгаа. Энэ бол дижитал эренж шилжилтийн үе одоо тохиож байна. Уламжлалт банкны мэдлэгээс гадна дижитал банкир хүний хувьд зайлшгүй шаардлагатай мэдлгүүд юу байдаг юм бэ? Бид нар одоо амьдрал дээр ямар зүйлүүд тулгарч байна гэдгийг сургуультайгаа хамтарч ярилцаад банкн дээрээ дадлага хийлгэх мэдлэг чадварынхын хувьд мэрэгжлийн энэ уралдаан тэмцээн олимпиад зохиох тал дээр бол бид нар нэлээд хамтарч ажиллаж байна. Та бүхэн сургуулаа амжилттай төгсөөд манай банкнд хурж ирээд ажиллахад бид нар уриалгахнаар төрлөх сургуулийнхаа оюутнуудыг хүлээж авахд бэлэн байгаа шүү.